олон номонд нь гар бие оролцолд намайг ажиллаж байхад тэр нүглийн уран уу гэдэг одоо би редакторч эмхтгэж гаргасан ном байгаад алтны дэргэд дэх гуйл шаарлан гэхчээр би бас тэр хүний дэргэд ажилласнараа миний уран бүтээл бас нөлөөсөлдөө Монгол алтай эрдэмтэн зохиолч Лодонгийн төлөвчөр болов алтай оргилдон цастай чиг үлмидэн цэцэгтэй өндөр алтай ууландан хангайтай чиг бэлдэн говьтай тэнгэр алтай үе үехэн хүүс салхитай чиг үүртэй нартай Монгол алтай үүр зулаадан цайж бороо мөндөртэй гон буудаг үлгэр уул алтай нүүрэн дээр тулсан улаан уул алтай нүдэн дээр унсан нүүдэл уул алтай холоос бол тэнгэр салбирсан сүм уул алтай билээс бол газарт мишгэрсэн сүмбэр уул алтай уулын үер нь ачаатай тэмээ шиг уулгалан туйлдаг сэрлийн өндөр алтай урхахын нарн явгалан байж оргилын давдаг гэрлийн домог алтай хэстэн бэлдсэн адууныхаа үрсэлтээр нэлдэн янцхаач цуурайн төрсөн төрлөг хүн алтай хердан сэлгэлсэн уусынхан нөөлгөн бэлдэн чимээсэн сүрлэг хүн алтай нүүрэн дээр тулсан улаан уул алтай нүдэн дээр унсан нүүдэл уул алтай холоос бол тэнгэрт мөнгөрсөн цагаан дагн алтай билээс бол газарт мишгэрсэн цагийн баг алтай энэ хоёр номонд би шүүмж бичсэн багш байхдаа тэгж анх танилцсан байхгүй